Everyday сүлжээний хамт олон эрүүл хүнсний худалдаа үйлчилгээгээр салбартаа манлайлагч байхыг эрхэм зорилгоо болгон өдөр бүр эрүүл хүнс урайтаагаар ажиллаж 2006 оноос үйл ажиллагаанд эрүүл хүнс зөв сонголт, зохистой хэрэглээ цогц шинэ үйлчилгээг тодорхой үе шаттайгаар нэвтрүүлж нийт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хэрэглээгээ зөв өдрөд нь чиглүүлж зөвхөн эрүүл хүнс сонгож хэрэглэх туслаа зогсохгүй хоол хүнсийг хэрхэн зохистой хэрэглэх бүрэн мэдлэг боловсрол олгох, хэрэглээний зөв хандлагыг тогтоох, түүнийг дагалдах бусад үйлчлэгийг цогцоор нь үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилт тавин эрүүл хүнс зөв сонголт, зохистой хэрэглээ цогц үйлчлэгийг санаачлан патентжуулж хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн. Everyday International компани нь 2002 онд шинэ худалдааны төв ашиглалтанд оруулж хүнсний худалдааны Everyday сүлжээ байгуулан эрүүл чанартай хүнсний худалдаа үйлчлэгийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлж өдөр бүр эрүүл хүнс ураатаагаар ажиллаж тодорхой үе шат бүхий дестаратай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт болон Монгол улсад хоол хүнсний зүй зохисгүй хэрэглээний улмаас хүн амын дунд ус хөвчин эмгүүд элбэгшиж тэр дундаа хөдөлмөрийн насны залуучууд ихээр өртөх болсон тул хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл урт наслахын анхдагч бөгөөд хамгийн чухал хүчин зүйл нь өдөр бүр эрүүл хүнс сонгож түүнийг зөв зохистой хэрэглэх явдал гэж үзэн энэхүү үзэл санааг үйл ажиллагаанд дэвшүүлэн тавьж хэрэгжүүлэхийг зорьсон юм. Үйлчилгээний ерөнхий агуулга. Энэхүү цогц үйлчилгээ нь эрүүл мэндийг дэмжих баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчдийг хангаж, эрүүл зөв зохистой хооллох мэдлэгийг дээшлүүлэх, баталгаатай мэдээлэл, мэрэгжлийн зөвлөгөө өгөх явдал юм. Үйлчилгээний зорилго. Компани нийгмийн хариуцлага ухамсарлан хүнсний хэрэглээний асуудал, аюулгүй байдлаа цогцоор нь шийдэхэд хэрэглэгчид тусалснаар хүн ардыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах бодиттой хувь нэмэр оруулах явдал юм. Цогц үйлчилгээний аж холбогдол. Хэрэглэгчдийн эрүүл хоол хүнс болон зохистой хэрэглээний талаарх мэдлэг дээшлэж, улмаар зохистой хэрэглээний хандлагыг амьдралдаа хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, хүнсний жижиглэн худалдааны эрүүл ахуйн стандарт шаардлагыг сайжруулахад түлхэц өгөх, хүнсний хангамж, аюулгүй байдлын жилийн үйл ажиллагааг дэмжин өөрийн хувь нэмрээ оруулах. Хүрээлэн буй орчин, байгаль орчны аюулгүй байдлыг дэмжиж, эрүүл органик бүтээгдэхүүний хэрэглээг нэвтрүүлснээр эрүүл байгаль орчноо хадгалан үлдээх. Монголын хүнсний худалдааны салбарт томоохон шинэлэг өндөр ач холбогдол бүхий цогц үйлчилгээг нэвтрүүлж жишг болгосноор хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах. Бусад бизнесийн компаниудад компани нийгмийн хариуцлага өндрөсгөхөд үлгэр дуурайл болох. Everyday сүлжээ нь энэхүү хөтөлбөрийнхээ брэнд Everyday Superfoods тусгай шин тасаг нээж байна. Superfoods био органик хүнс, ногоон шошготой экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд. Superfoods гэдэг нь Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн доктор Стивен Пратийн судалгааны үр дүнд нээсэн 14 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэдэг. Superfood гэдэг нэр томьёог монголчилбол шилдэг хүнс гэх бөгөөд эдгээр шилдэг хүнс нь хүний бие организмын бүх эдэс эргэтэн тогтолцоонд хүрч хавдар болон цусны даралт ихсэх, багасах, хөгшрөлтийн эсрэг, холестерол бууруулах, жин хасах зэрэг олон эерэг нөлөөг үзүүлдгээрээ онцлогтой бүтээгдэхүүнүүд юм. Органик хүнс бүх талаараа унган шинж чанараа хадгалж буй хүнс. Химэл пестицид, химийн нэгдэл ашиглаагүй, генийн өөрчлөлтөд өртөөгүй бөгөөд хуульчлан зохицуулдаг стандартын дагуу үйлдвэрлэсэн байна. Ногоон шошготой хүнс. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын оюуны өмчийн газраас авсан Green Label ногоон баркод шошго олгох эрхийн дагуу олгогдсон Монголын үйлдвэрлэгчдийн экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд. Эдгээр эх орны үйлдвэрлэгчдийн экологийн цэвэр хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой боллоо.